Боингийн үйлдвэр онгоцны Airbus-ийн үйлдвэрх байна. Тэгээ Fokker тэгээ Brazil үйлдвэрлэдэг Embraer гэдэргээл одоо энэ онгоцны дандаа дэлхийн иргэн аварын тээвэр болон цэргийн нисэх онгоцны үйлдвэрлэдэг. За би ч одоо өөрөө нисхийн нисэх хөөхт аав маань нисэж байсан. Тийм болохоор миний өссөн орчин маань өөрөө онгоц. Тийм болохоор тэгээд багасаа бараг ээжийнхээ гидсэн жахаас л онгоц нисхийн хоолоор өсөж өгдөг зэрэг төрсөн болохоор. Тэгээд миний өөрийн үндсэн мэргэжил нисхийн мэргэжилтэй тэр утгаараа тэгээд энэ онгоцыг чухлуулаад үдий зэрэгтэй явж байна. Бүхэл онгоц нь надад чухал. Гэхдээ яг энэ дотроос анх яг намайг хүн болгож одоо манай аавын өөрийг нисчихсэн онгоцнууд АН2, АН24 энэ онгоцууд манайх энд л миний хүүхднээс өнгөрч анх ажлын гараагаа энэ онгоц дээр эхэлж ирсэн. Энэ онгоцноос анх би шүхрээр бууж исэн. Тийм болохоор арай нэг илүү ойр татна. Тийм л үүдээ. Concorde гэдэг энэ дуунаас тий Англи Францын хамтарсан үйлдвэрийн онгоц. Энэ маань Miria гэдэг АН220 дэлхийн хамгийн том ачаа тээврийн онгоц байсан. За. Тэгээд дээр буран гэдэг одоо дэлхийд сансад олон дахин ашигладаг. Сансрыг бэлгэлтэйгээд бакенор дээр бууж сансад дэвшдэг. АН225 гэдэг онгоц. Одоо сүүлдээ аан чинь өөрөө Украины үйлдвэр. Украин байдаг болохоор тэгээд арад Украин шижээд очсон байв. Энэ хүүхднээс дурсан энэ АН12 жимсний улаан гэдэг юм хэлдэг. Энэ нэг гоё онгоц. Одоо Airbus Belug A330 гэдэг энэ их харахад телевизик. Энэ болохоор яг нэг Airbus-ийг чинь Европ улбаны 4 улс хамтарч хийдэг. Англи, Франц, Испани, Герман улс. Улс улсад өөр эдэнгээр хийгээд тэр эдэнгээд нэг яг үндсэн үйлдвэрлэл зөвөх зорилтоор энэ онгоцыг хийсэн байдаг. Баян 787 Улаанс Америк руу ниснэ гэдэг байгаа. Яд компани. Энэ зориулж ерөнхийдөө манайх оруулж ирсэн гэж ярьдаг. Энэ бол дэлхийн Боингийн хамгийн сүүлийн үйлдвэрийн онгоц. Дэлхийд хэрэглэх зэргийн онгоц байгаа юм. Яд компанид 2 нисэж байна. танд одоо ер нь хичнээн онгоцны Ер нь нэг 150 орчим байх шүү. Том жижиг янз янзаараа. Тэгээд онгоцыг ер нь давхардуулждаг авдаг. Одоо авиа компани удан би яг юугаар хөөждөг байсан. Одоо би нэг авиа компаниар нь хөөд яваад байгаа юм. Бүгд ширээний ном гэж ярьдаг. Энэ номоор би тэгээд өдөр шингээл гэдэг байнгын ивж тариулаад уншаад эндээсээ би хамаг гол мэдээлэл судалгааных юмгаа аваад уншаад байна. Монголын хамгийн анхны нисдэг тэрэг Ми4 гэдэг. Одоо Сенсман нас уншижээ. Энэ маань 1960 онд анх Монголд ирсэн. Монголын хамгийн анхны нисдэг тэрэг. Энэ хажуудлынх нь жижигхэн нисдэг тэрэг байна. Ми2 гэдэг. Энийн нисгчнэрийг манайх 71-72 оны үед Чавсан олон юун дээр цэргийн нисгт Оросчин цэргийн нисэх байрладаг байхад энэ дээр бэлдсэн. Дордод нисгчнэрийн бэлдсэн онгоц. Тэр угаараа тэгэл нислэгийн дэвтэр аавын. таны аав чинь нисгэж байсан тийм. Тэгээ манай аав чинь ер нь агаар хайлтны газар гэж хуучин байсан. Дээр 60 онд. Тэнд анх галчаар ороод гачкаар хийгээл тэгээ албан тушаал дэвшиж ачигч. Моторчин гэж явж байгаа сүүлийн нисхийн сургуульд сураад зөвлөлт холбоотоос Сасаа хот чинь өөрөө Монголын 136 нисгчийг бэлдсэн байдаг. Энэ сургуулийг аав маань 71 он, 68-71 онд төгсөөд анх төгсөж ирээд Хөвсгөл аймагтсээ ховд Хөвсгөл гэж явсаар сүүлд нь одоо манай цагаан онгоц гэж яриад байгаа. АН24 онгоц нисгч болоод тухайн үед энэ Монголд хамгийн том зарчиг тээврийн онгоц байсан АН24 цагаан онгоц. Энэ нисгчээр 84 оноос хойш итгэвч гартлаа буюу 2003 он болсон байна. Би чинь яг альдрумын техникч нисхийн. Тэр ниснэ гэж юу аах вэ? Тэгээд юу шүхрээр бол бууж ирсэн яг. Тийм л байна. Би шүхрээр би чинь 60 удаа бууцсан. Одоогийн аврах амьд онцгой байдлын. Тэрний шүхрч юм байсан. Тэгээд энэгээс манай нисхийн 100 жил болж байгаа болохоор бас нэг дөрвчтой нэг үзүүлэлт сонирхолч хийгээд тэр үлднээсээ тэгээд би чи өөрөө Монголын нисгч 100 жил гээд групп админ
Тэр үүнээсээ гээд холбоолоод энэ юугаа гаргасан. Гаргаад үүж.